ердөө эрүүл орчин гэдэг бол нойр, ялангуяа шөнийн нойр, хоол маш сайн зайлж идэх. Гуравд нь болохоор энэ зөв амьсгал буюу хөдөлгөөнийг чухалчлах хэрэгтэй. Ингэж ээж эрүүл байдлаа хадгална. За дээр нэмээд янз бүрийн зүйл идэж буюу удамшилд ээлгүй хүнсээр одоо зохист байдлаар хооллороо гэж юм чин зөвлөхөр байна. Тэр нь ямар очтой юм гэхээр ердөө өөрөөс чинь дээш 5% идэж хөвшсөн хоол бол өөрт чинь одоо чадамжтай байгаа. Идэж хөвшиж дадаагүй хоолыг удамшилд ээлгүй хүнс гэж байна. Тэгэхээр энэ дээр бас анхаараараа учир нь бид хэдийн үед бол маш их одоо хордлогод өртөж байгаа юм одоо цаг үе байгаа. За тэгээд гавл, цээж, арц 3 нэг шулуунд байх хэрэгтэй буюу энэ бид хэдийн хувьд бол энэ одоо ингэж нуруу тэгш байх хэрэгтэй. Ийм зарчим барьж ийж тэгээд энэ хэвэн үлдээ өдөр тутамдаа ханганаа. За энэ дэр нэгдүгürt гэр бүлэрээ сайхан 10-30 их сайхан унтждаг тийм ээ. Зулаа хойд зүг рүү харж одоо хэвтэж даддаг. Тэр Wi-Fi болоод бусад зүйлүүд дээрээ унтрааж хэвшдэг буюу шүүн өөрийгөө бэлдэх дээрээ сайн анхаармаар байна. За тэгэхэд бол хоолыг 3 цагийн өмнө хэрэглэж байгаагаар шүлэг холдож хэрэглэх юм чинь зөвлөж байна. За дээр нэмээд одоо аль болох шингэнийг доор хаяж цагийн өмнө хориороо тэгжээж бүр сайхан амарч өгч шөнийн нойр гүн явагдана. За энийг яагаад юм чинь онцгойлж хэлж өгч юм гэхээр монголчуудын хувьд бол идэр залуу хаврын цагт шүнд бид нар одоо өөрсдөө бэлтгэхгүй энд ямар нэгэн сэрэмж бодол багтаагаас олж өвчлөж байгаа нөлөөлөл нь өндөр байгаа учраас юм чинь сануулж байна. За хоолны тухайд болохоор өглөөний хоол дээр ердөө цөс нойруулчгаа бодож идэх буюу чихэрлэг, хуурсан, хайрсан тийм ээ хонсон. За дээр нэмээд энэ хэд цаан гурлын агуулмж өндөртэй зүйлүүдийг хэрэглэх нь өөрөө эргээд бидний хувьд маш их сөрөг нөлөө авчирч байна. Энэ эргээд цөс нойруулчгаа өвдөх жингийн илүүдлийг үүсгэх том эрсдлийг бий болгож байна. Тэгэхээр 10-аар жишвэл 3-аар тосны найрлагатай зүйлүүдийг өглөөд чухалчлаарай. За тэгэхээр юу яах вэ гэхээр овёс, арваа гурал тийм ээ гурвалжин будаа за эдгээр хүнсүүдийг чухалчилж хэрэглээсэй гэж юм чинь хүсэж байна. За өдрийн цаг харин нийт хоолныхоо 2/1-ийг буюу өдөр ахиу идэж хэвшиж дадах хэрэгтэй маа. Тэр тусам тэр нь улиралдаа таарах хэрэгтэй. Тэгжээж илүү үр дүнд өгнө шүү. Оройн хоол харин нойроо бодож идэх хэрэгтэй буюу шүүн дунд гүйц нойроо авахтал ходоод ажиллахгүй байвал энэ өөр үнц нь байна. За эндээс бас хоолтой холбоотой нэг зүйлийг онцлоод аав нартай холбоотой зүйлүүд илбэг байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр яарч иддэг. Тамхи татдаг. Тамхигаа хоолны дараа татдаг. Эсвэл өлөн дээрээ татдаг. За эргээд хоол идчихэд хөвтдөг. Энэ зүйлүүд одоо аав нарт энэ одоо буруу зуршил дадлууд илбэг байна. Тийм учраас энэ дээр онцгой анхаарад за бид нар ердөө ялангуяа аав нар маань ходоодны хавдраар эмэгтэйчүүдээс одоо ээж нэрээс бараг 3 дахин өндөр байгаагийн учир бол энтэй холбоотой юм аа. За тэгээд халуун хоолны хэрэглээ. Халуун цай хоолыг ойчилж өөрөө эргээд улаан хоолын хавдрыг үүсгэж байгаа. Улаан хоолын хавдраараа бид нар дэлхийд хоёрт орж байгаа юм чинь сануулъя. За 3 дахь бол ердөө хөдөлгөөн. За энэ хөдөлгөөний нөлөөлөл буюу зөв амьсгалах бол буюу цээжэр амьсгалах бол маш чухал. Тэгэхээр энэ дээр ялангуяа хүүхдүүдийн хувьд болохоор ууланд давуулж алхах 7 хоногт тогтмол 3-аас 4 удаа 30 минутыг яг идэвхтэй хөдөлгөөнд зарцуулах гэр бүлээрээ. За тэгээд дараагийн анхаарах ёстой зүйл болохоор мөр авчихгүй. Одоо утасны хэрэглээ болоод компьютерийн хэрэглээ өндөр болсонтой холбоотой хүүхдүүдийн хувьд ийм мөр авчих ийм хөдөлгөөн илбэг болсон байна. Инхээр өөрөө хүн амьсгал авч чадахгүй та наад авчуу байдлаар ингэж амьсгалдаг. Олон тоотой өнгөц амьсгална гэсэн үг. Энэ эргээд бие махбодоос шалтгаалсан уур бухимдлыг үүсгэх тэр шалтгаан болдог учраас юм чинь одоо энийг зориуд та бүхэн анхааруулж хэлж өгч байна. Тэгэхээр хүүхдүүдэд юу гэхээр цээж өргөн төвхгэр нэг амьсгалтаар илүү их одоо эслэхүүнтэй агаарыг авах тэр зүйл чи өөрөө эргээд үнц нь болох нэ. За тэгэхээр дараа энэ гурвыг одоо чухалчлан буюу өөрийнхөө төлөө хийх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө хоол идэхдээ яг удаан зайжиж тайван тэгээд өөртөө зориулж хэрэгтэйгээ олж ид. Тэр чинь ердөө өөрөө чи эрүүл байдлыг хадгалж байгаа. Нойрондоо гүн тэгээ бүх ойлгохын тулд та хэд маань яах ёстой вэ? Шүнд нойрондоо бэлдэн тохиромжт тэр зүй нөхцөл боломжоо бүрдүүл.
одоо бол зуны улирал болж байгаатай холбогдуулаад бид нар бол аль болох шингэт хэлбэр хөнгөн зүйлэн хүнсийг сонгож идэхтэй байдаг. За ялангуяа одоо биологийн хэмнэлээрээ гэхүү те 3:40-оос одоо өглөөний 7:40 хооронд бол одоо хийн цаг гэж үздэг. Тэгэхээр энэ хийн цагт бол заавал өглөө тайлах нь одоо зүй зохистой юм байдаг юм байна. За тэгэхээр энэ цагт бол бид нар өглөөдөө ширгээс ус ч юм уу эсвэл усаа ширгээж амжаагүй бол тийм ээ буцалсан устай одоо бага зэргийн одоо хумсны толиончны шар тустай 10 гурлыг идэж яах нь өглөө тайлна ингэснээрээ цусны ялгарлыг дэмжиж өгдөг, ходоодны шингээх чадварыг нэмэгдүүлэх, ходоодны ашигтай бактерийг тэнцвэржүүлж өгөх, ходоодны бадхан сальс гэдэг зүйлийг хөөх юм үйлдэлтэй байдаг. Тэгэхээр өнөөдөр одоо бид нар манай монголчууд өдөр тутамдаа амтлаг амтыг түлхүү хэрэглэснээс болоод бидний ходоодны шингээх чадвар маань суларч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор одоо хаванч гэдэг юм уу тийм ээ дээрээс нь цанхааж дүүрэх, хоолны шингээлт муудах гэдэг хамгийн ихний ийм завирууд бол одоо орж ирж байгаа. Тэгэхээр бид нар ходоодны одоо ашигтай бактерийг тэнцвэржүүлэхийн тулд бид нар эсэглэн амттай одоо цагаан эдэгээ те илүү ногоо жимсийг сонгож идэх хэрэгтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо амтлаг амт гэдэг зүйлд маань бид нар зөвхөн чихэр жимс гэж одоо ойлгоод байдаг авчиг одоо мах үр тариач нь өөрөө хүртэл яах нь амтлаг амттай байдаг байна. Тэгэхээр ходоодны тэр бадхан сальс нь одоо амтлаг амттай хоол хүнсийг түлхүү хийгээд хаар бадхан сальс нь аривдаад эхлэх юм бол хамгийн нандаж ходоодны гал буюу тэр хоолыг шингээж идэг галын элч маань барагдаад дээрэс нь яах вэ гэхээр улмаар бодис сэлцээ удаашрсны үндсэндээгээр суцанд бадхан сальс өөх усах тийм ээ суцны одоо ханд өөх суугаад суц нарийсах улмаар зүрх судастай холбоотой одоо хүндрэлүүдийг дагуулж яадаг гэж үздэг. За тэгэхээр уламж лангаа ухаанд ерөөсөө одоо амтлаг, эсэглэн, халуун, эхүүн, гашуун, давслаг гэсэн ийм 6 төрлийн амтыг ерөөсөө энэ тэнцүү идэж байж энэ бол эрүүл одоо хооллолтын гол зарчмаа гэж үзэж байдаг. Хоёрдугаарт нөх юм бол мах, үр тариа, тос, ногоо, за одоо зутан одоо орж ирж идэг. Тэгэхээр будааны зутан ч юм уу, шар будааны зутан тийм ээ бүх төрлийн одоо ванду, шош гэд энэ үр тарианы бас зутан шүлийг бол бид нар өдөр тутамдаа хэрглэж байж яах нь амьдралын маань бас нөгөө одоо амтнуудын тэнцвэр хадгалагдана гэж үздэг байгаа. Өдөр бид нар 11:40-оос өдрийн 15:40 гэсэн яг одоо ходоодны шингээх чадвар хамгийн дээд зэгтээ одоо хүрдэг энэ одоо нарны элч дулаан байгаль эхлээд хамгийн их одоо дэлгэрч байгаа энэ цагт бол хүний биед яг адилхан бодис солилцоонд итгэвчж байдаг юм байна. Тэгэхээр яг энэ цаг үед нь бол өдрийнхөө шимт хичээлтэй хоол хүнсээ яах нь сонгож идэх гэсэн үг байна. За ингээд үдээс хойш боллоо тийм ээ нар жаргахаас өмнө орон хоол идэх гэсэн. Тэгэхээр нар жаргахад нарны элч дулаан одоо тий холдоход яах вэ гэхээр хүний биед одоо бүлээн чанар нь багасаад хүүтэн одоо сэрүүн бэлэг чанар нь ихсхийн зэрэгцээгээр одоо шингээх чадвар маань сулрах буюу бодис солилцоо удаашрж эхэлдэг гэсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар бол нар жаргахаас өмнө орон хоолыг ялангуяа нэгдүгээр хоол зутан шүлийг бол яах нь нэг аягийг цадтлаа биш хэмжээнд идэх ёстой юм байна. За дээр нэмээд идж байгаа хоолны чанар найрлага өөрөө маш чухал нөлөөтэй байгаа. Харамсалтай энэ дээр бид нар маш том алдаатай байгаа. Ялангуяа энэ одоо борлуулалт басан одоо эдийн засгийн нөлөөлөл орсон аль болох борлогддог хоолыг хямдхан хоолуудыг биднэрт илүү их төлөвлөгөө борлуулалттай байгаа. Тэрний сөрөг нөлөөгөөр бид нар яадаг вэ гэхээр хотоодны хавдраас дэлхийд нэгд орж байна. Тийм учраас энэ дээр сайхан сэрэмжтэй байгаад аль болох байгалийн гаралтай зүйлүүдийг гэртээ сайхан нийлж хүүхдэд төмсөө авилгадаг тийм ээ. Одоо эр нөхөр нь одоо гурлаа хэлдэг. Өөрөө хоолоо найрладаг. Их мэт энэ хоолнд өөрөө бэлтгэлцэж хамт оролцсон гэдэг бол өөрөө эргээд хоол босруулах хэрэгтнэрээ өвдөх тэр эрсдлийг багасгадаг зүйл юм аа. Тэгээд дээр нэмээд эмчээгийн зөвлөх зүйл юу гэхээр өдөө витамин D-ийн хэрэглээг гэр бүлээрээ бүх орхитуулаа. Ердөө энэ цусан дэх витамин D-г үзүүлээд одоо гарсан үр дүнгээс нь килограммжинд нь харьцуулаад өдрийн хоногийн тунгаа тооцож ингэж ууж хөвшиж тадараа гэж юм чинь заавал зөвлөмөр. Яагаад гэвэл витамин D өөрөө 19 төрлийн хорт хавдраа сэргийлдэг гэдэг нь одоо батагдсан байна. За энийг онцгой анхаарад энэ дээр витамин D бид нар гэр бүлээрээ зайлшгүй авах хэрэгтэй гэж эмч зөвлөж байгаа юм байна. Яагаад гэвэл энд өөрөө маш их одоо бидний хувьд бол витамин D уухгүйгээсээ болсон өвчлөл өндөр байгаа. За дээр нэг дараа нэг анхааруулах зүйл юу гэхээр энэ урьд сэргийлэх үзлэгт гэр бүлээр аав ээж одоо энэ гэр бүлээрээ маш сайн хамрагдцгаа. Тэгэхээр хүн яаж хичээсэн ч гэсэн биднэрт бүгдээрэнд өвдөх эрсдэл өндөр байна. Нийгмийнхаа нөлөөллөөс за дээр нэмээд агаар, ус тийм ээ хөрсний нөлөөллөөс ийм байдал үүсэж байгаа учраас 2 жилд нэг удаа
заавал ходоод дуранд бол 40-с дээшнсэнд бүдүүн гэцийг бол 40-с дээшнсэнд 5 жилд нэг удаа заавал үзүүл. За хүүхнүүд маань болохоор ижээ болоод охтууд маань хөө сайн тэмтэр, ээжнэр маань эмэгтэйчдийн үзлэгцэн хамраад. За дээр нэмээд дахиад нэг зөвлөх зүйл маань юу вэ гэхээр бид хэд илгэний өвчлөлөөрөө дэлхийд нэгд орж байгаа учраас БЦ вирус бидэнд байна уугүй юу? Манай гэр бүлийн гишүүдэд байна уугүй юу гэдгээ шалгах нь өөрөө эргээд одоо 10-аар жишг юм бол авдрын өвчлөлийг 10 гэх юм бол тэрний бараг одоо 4-өөр өвдөж байгаа тэр өвчний шалтгааныг мохорлнаа. Тодруулж хэлэх юм бол БЦ вирусаа үзүүлээд хэрв B вирус байхгүй бол B вирусын дархлаа байна уу гэдгийг үзүүлнэ. Байхгүй бол яг вакцин зөвлөгдөх ёстой. Дэлхийд хамгийн аюулгүй вакцин бол B вирусын вакцин. Тэгэхээр монголчуудын хувьд одоо B вирусын өвчлөөр өвдөх магадлал нь өөрөө өндөр. Яагаад гэвэл 10 хүний одоо 1-2 нь B вирусын халдвартай байгаа. Ийм цаг үед бид нар ийм нийгэм хүрээнд бид нар амьдарч байгаа учраас энэ дэр яах нь хагцгүй би вакцинаар хамгаалагдах юм байна. Дэлхий дээр хамгийн аюулгүй вакцин өөрөө B вирусын вакцин байдаг учраас эм чин итгэл дүүрэн та нарт одоо ингэж санал болгож байна. За эдгээр саяны тэр эрүүл амьдрах хэв маягт хэрэгтэй зүйлүүдийг анхаарлаа. Дээр нэмээд одоо нойр хоол одоо биеэ зохицуулахаа мэдлээ. Тэгээд дахиад нэг анхааруулах зүйл маань юу вэ гэхээр ердөө энэ яс тортох хүнсийг сайн хэрэглэж байгаа ч кальцийн агуулмж өндөртөө хүнсүүдийг сайн хэрэглээрэй зөвлөхөөрэй. Энийний одоо дутуу хэрэглэсний илрэл нь үс унах, тийм ээ, хомс хэврэгших, октодод сарын тэмдэг өвдөлтөд ирэх энэ зүйлүүдээр мэдрэгдэж байгаа учраас эмч нар зориуд та бүхэн дахиад нэмэгдэх зүйл нь ердөө цуснд кальцийн хэмжээг одоо сайхан хэвэн байлгахад хэрэг болох. Тэр кальцийг сайн нөхөрөө. Тэр цуснд кальцийн хэмжээ хэвэн биш байгаад идж байгаа хоолч нь өөрөө кальцийн агуулмж бага байвал яах нь? Эндээс одоо бидний яснаас цуснд кальц ороод эргээд ясны сэргижил болоод энэ үе мөчөөр өвдөх хэрэгслийг бий болгож байгаа шүү. За энийг сайхан бас анхаараарай. Энэ эргээд хавдраг өвдөх хэрэгслийг бий болгодог. За мөн анхааруулах зүйл маань юу вэ гэхээр ердөө 100 бие хоргуулжүүлдэг уйлрал, тийм ээ. Намар биедээ илүү их нөөц үүсгдэг уйлрал, өвөл аль болох даарахгүйгээр одоо намар авсан тэр хансан бие махбодын одоо энергийг доктортой барихад зарцуулагдана, зориулагдана. Хавар харин яах нь энийг зарцуулалтан дээр ашиглагддаг ийм жилийнхээ тохироог бас энэ дээр сайхан одоо тооцож гэр бүлэрээ за 100-ны цагт бид нар агаар салхин цай гарах юм байна. Махны хэрэглээгээ багасгах юм байна. Аль болох цагаан эдээ түлхүү хэрэгжилж бие хоргуулжуулах юм байна. Намар аль болох бид нар ургамал болоод жимсхэн сайн хэрэгж ясаа сайн тордож бид хоримтлалыг үүсгдэг уйлрал нь намар юм байна. За өвөл болохоор аль болох даарахгүйгээр сэрүүн чанартай зүйл бага хэрэгжилж ялангуяа тэр кимчи тийм ээ цагаан батаг багсгаж тэгээд би өөрийнхөө элчийг хадгалж ээж энэ нэргээд Монголын хавар урт үргэлжлэдэг өвчлөл бас ихсдэг ийм уйлрал нь Монголын хавар юм байна. Төдөж нэгээр даарч болдгоо уйлрал нь хавар юм байна. Тийм учраас хаврын сэлх хавирга нэвт гэж бид нарыг одоо ингэж сургаж хилц үг гарсан юм байна. Тэгэхээр энэ дээрээ би сайхан анхаарал ингэж уйлралаа тааруулж хоолоо хувцалтаа бас зохицуулахыг нэмчнээ сануулъя. За энэ дээр бас нэг зүйл анхаарах зүйл бол ердөө энэ хорц сурчлын хэрэглээ. Тэгэхээр ялангуяа бид хэд архины хэрэглээгээр өндөр байгаа энэ илийн өвчлөөр аав нууч гэсэн ингэж өвдөж байгаа учраас эмчнээ сануулъя. Тэгэхээр одоо бид нар юуг яаж зохистой хэрэглэх вэ гэдгийг ойлгож тун дангийн тааруулж хэрэгжилж хөвшмээр байна. Тэгэхээр ингэхгүй бол эндээс болж нас баралт өндөр байна. Эндээс бол зүрх судасны өвчлөл өндөр байна. Эндээс эргээд одоо арх хэрэглэсний дараа эргээд одоо удирдахгүйгээр идэж уух тэр дадал хөвшилчин эргээд бид нарыг өвчлөлийг дагуулж байна. Тэгэхээр энэ дээр бүр онцгой анхаарад битгий хэрэглэж эмч нь хэлсэнгүү хамгийн гол нь зохистно гэж юу юм бэ? 100 мл одоо арх 37 градустай арх хэрэглэхэд доор хойш та 2-7 хоног одоо бие чинь цэвэршиж ингэж дараагийн одоо цэвэршүүлэх үйл ажиллагаа чинь ингэж дэмжигдэнэ. Тэгэхээр ийм ингэж одоо алс авдаг зүйл дээр би тогтмол ойр ойрхон хэрэглэх нь өөрөө эргээд миний илгэний өвчлөл болоод бие махбодын боцин солилцоонд сөрөг нөлөөлөл маш их авчих юм байна гэдгийг ойлгооч гэж юм чинь үсгээрээ. Дараагийн нэг зүйл нь тамхи. Тэгэхээр одоо нэгэнд бид нар утаатай газар оршиж байгаа. Агаарын бохирдол өндөртэй байгаа. Тэгэхээр тэр чинь өөрөө дангаараа эрсдэл болчихж байгаа. Дээр нэмээд тамхи гэдэг бол бас тийм шиг сайн санаа биш гэж би бодож байна. Тэгэхээр хөлөндөө битгий таад, хоолны дараа битгий таад, угсарч битгий таад гэсэн 3 зарчмыг суурь олгоцоогоороо гэж тамхи татаа одоо зуршилтай хүмүүст бас анхааруулъя.
Тэгэхээр эдгээр зуршилч нь эргээд бас өвчлөл үүсгэж байгаа гэдгийг сануулъя. Тэгээд бүр боломжгүй байвал ядаж саяны 3 хэлсэн зарчмыг мөрдлөг болгоорой гэж хүсье. Элэг бүтээн амьдрал гэж бол хамгийн дээд үлээ. Тийм учраас бүгдээрээ бисээ сайхан инхрийлж тийм ээ. Миний эрүүл мэнд бол эргээд миний гэр бүлийн одоо өмч юм гэр бүлийн минь үнцэн юм За дахиад эргээд ирэх юм бол энэ ураг төрөл ахан дүүсээ минь одоо бас надад санаа зовсон шаналсан тэр сэтгэлээс би өөрийгөө сайн авч явснараа мухарлах юм За тэгээд дахиад өргөндөө одоо тэрх юм бол энэ 3 сая хүнтэй 3 сая 500 мянган хүнтэй энэ улсын нэг иргэн нь би өөрөө юм Тийм учраас ердөө бие л эрүүл байж Монгол хүн эрүүл байх тэр үндэс надаас эхэлдэг гэдгийг ойлгож тэгээд эргээд гэр бүл эрүүл байж элэг бүтэн тэр сайхан амьдрал аз жаргалтай буюу нийгмийн тогтвортой байдал чинь ингэж бий болох учраас юм чин давхар ингэж сануулж өгүүлж байна. За бүгдээр нэрүүлэн хийх хүсье.